Тэгсний дараа 5 охин Сарныг Караке руу дагуулж орсон. Тэгээ ер нь бол найзууд нь тэгэд ирээгүй. Яг үнэндээ тэр дээрлэж байгаа хүмүүсээс ямар ч ялгаа байхгүй. Тэд нэр төмөр хоолой, сөөжүүний шил, тоосго бүр ууралсан үедээ хав халуун өсний эндүүгээр түлдэг. Хүчээр хуулдаг байсан. Сайн бацхан уу, жиний яна. За өнөөдрийн бичлэгээр би та бүхэнд болсон явдал ярьж өгөх байгаа. Хэрвээ та нар мэдж байгаа бол Glory гэдэг кино маань болохоор нэг яг жинхэнэ бодит явдлаас сэтэлсэн кино. Тэгээд өнөөдөр та бүхэнд тэрний тухай ярьж өгөх юмаа. Нийт 2 ширхэг түүх бэлдсэн байгаа. Эхнийх нь болохоор 2017 онд болсон, хоёр дахь нь болохоор 2006 онд болсон буюу яг энэ Glory киноны маань түүх байгаа. За тэгвэл бүгдээрээ бичлэг рүү орцгоё. 2017 оны 6 сард Сарнай танихгүй дуудлага авснаас энэ бүхэн эхэлдэг. За тэр дуудлага нь болохоор нэг ангийнхаа нэг охины найзлууд байсан бэлээ. Яг юу ярьсан нь бол тодорхойгүй. Магадгүй ямар нэг юм асуусан байх. Эсвэл нөгөө охин чинь чи охин руу нэг залгаадахтаа би яг нэг хараат идаа ч юм уу тэгсэн бич магадгүй. Сайн мэдэхгүй. Гэхдээ Сарнай уцаа аваад ингээд юу ч болоогүй гэж аахгүй юу? Ямар нэгэн flirt, ямар нэгэн cheating, бүр nothing юу ч болоогүй. Би одоо ингэ Сарнайг яриад байгаа гэсэн энэ болохоо Солонгос болсон явдал. Тэгээд би зүгээр Солонгос нэрээр нь хэлжсэнээс шууд Монгол нэрлүү ингээд Сарнай гэж зохиоцсон шүү юм байна. За тэгээд би энэ дээлгэж байгаа хүүхдүүдийг 1 2 3 4 5 гэж нэрлэжээ. Яагаад вэ гэхээр энэ 5 охин байгаа. За тэгээд номер 1 буюу энэ 1-р бүлийнх нь найз залуу байсан бэлээ. Тэгээд тэр нь болохоор найз залуудыг нэрсэн гэдгийг мэдчихэнгүүтээ шууд гэрийнхэн гадаа хүчээр дуудсан байгаа. Гэрийнхэн гадаа хүчээр гаргаж ирж байгаатай таавч хаар зохиод чи хин болоод байгааз энэний уцыг авдیں۔ Чи одоо өөрөө юу гэж бодоод байгаа гихцэрхээр доромжилж ярьсан. Тэгсний дараа 5 охин Сарныг Караке руу дагуулж орсон. Хэрэв та нар мэдж байгаа бол Каракенууд бүгд ийм өрөөнүүдтэй байдаг. Тэгээд ер нь л ихэнх Караке ямар нэгэн камер байхгүй. Тэгээд дотроос нь хаалгаад хөгжчихэд хинч гаднаас нь харах боломжгүй. Бас хинч мэдэхгүй. Тэгээ амар чимээтэй байдаг болохоор тэнд хүн дээрлэх чинь үү, яаж ин гэдгийг нь ер нь бол мэдэх боломж байхгүй. Каракены өрөөнд оруулж ирээд тэд нар микрофоноор толгоор руу зохиод, өшөглөөд, зодоод, гიშгээд тэгээ шилний саваар ч гэсэн толгоор руу зохисон байгаа. Тэрнээс болоод Сарнайгийн бүхэл биеийн цусаар бутагдсан байсан гэсэн. Энэ яргалал 1 цаг үргэлжилсэн ба Каракегоос шууд гараад Сарнай цагдаа руу очсон байгаа. Энийг бол би маш зөв үйл гэж бодож байна. Ихэнх хүүхдүүд дээрлэлтэнд өртөхдөө ямар нэгэн хүнд хэлэхгүй ч байх юм уу, нууцлах нэг тиймэрхүү юм ажиглагддаг. Гэхдээ Сарнайгийн хийсэн маш зөв үйл нь юу байсан бэ гэхээр цагдаа дээр шууд очсон байгаа. Гэхдээ харамсалтай цагдаа Сарнай тусалж чадаагүй. Юу ч хийгээгүй гэж байгаа байхгүй юу? Би энийг бол өстой ойлгоогүй. Яагаад юу ч хийгээгүй юм бол? Ямар нэгэн нотлох баримтч байгаагүй юм болов. Сарнай цагдаа дээр очсон гэдгийг мэдээд нөгөө 5 охин чинь Сарнай руу залгаад яаж чадж гинэ? Цагдаа дээр очих чам тийм зориг байсан юм уу? Хэрвээ дахиад нэг удаа л эцэг ихтэй эсвэл цагдаа сургуульд хэлвэл бид нар чамайг алын шүү гэж сүрдүүлсэн байгаа. 2 сарын дараа 2017 оны 9 сарын 1-нд Сарнай сайн найзуудтайгаа кино үзэж хоол идэхэр болдог. Түүнд энэ нь үнэхээр хэрэгтэй байсан. Өдөр болгон дээрлэгдэг тэр 5 хүүхдийг бодохгүй хөвжөлдөх өдөр. Тэр үсээ янзлаад, нүрээ будаад бэлэн болдог. Найзуудаасаа арай эрт ирээд бүрээрээ захиалаад ямар кино үзэхээ баяртайгаар бодон хүлээж суун. Тэгээд кино үзнийхаа дараа юу хийх үү? Хоол идчихээд бид нар яах вэ гэж амар догтлолтой хүлээж исэн байгаа. Гэтэл гинэт хаалга онгойж түүнийг дээрлэгдэг 5 охин орж ирсэн байгаа. Орж ирээд шууд бос дагаад хүрээдэр гэж хэлсэн. Ер нь бол энэ 5 охин найзууд нь хилээд хүчээр Сарнайг дуудаад гаргаад ирээ гэж хэлсэн юм шиг байлээ. Тэгээд найзууд нь бол ирээгүй. Сарнайгийн хүсчихсэн кино үзэх, хоол идэх бол ингээд бүгд байхгүй болсон. Хоолны газараас гарч явах тийм CCTV буюу камер байгаа юм бэлээ. Тэр камер дээр болохоор хүмүүс харуулгаад зүгээр гоё найзууд гараа явж байгаа юм шиг харагдаж байгаа. Гэхдээ яг үндэ шууд агаад гудамж руу яв гэсэн мэлдэ нөгөө 5 охин чинь шууд Сарнайг тэр гудамжиндээс очиодох гэдэг. Тэгээ тэр гудамж болохоор ямар нэгэн камер байхгүй, хүн ч ихсэн арай багтай. Камерныхын бичлэгдээ Сарнай өөр зүг рүү явах гэжсэн чинь нэг охин нь болохоор өснээс нь зулгаагаад гудамж руу ингэж одоо зүглүүлдэг. Тэгээ тэр гудамж руу очиод 5 охин Сарнайд зодож эхэлдэг. Хамгийн муухай нь юу вэ гэхээр тэр бол яг ингээд гол Солонгос хүмүүсийн явдаг тийм хот байгаа байхгүй юу? Тэргээр маш олон хүмүүс явдаг. Тэр гудамж руу хүмүүс орохгүй байлаа гэхэд хажуугаар нь бол аймаа олон хүмүүс зурж явсан зөө. Тэгэхэд тэргээр зурж явжсэн нэг ч хүн Сарнайд туслаагүй. Зүгээр л хараагүй юм шиг өнгөрчихсэн. Надад иймэрхүү юм бол амар муухай санагддаг. Дээрлэлтийг, ялгарлан гадуурхалтыг хажуугаас нь ажиглаад сууж байгаа хүмүүс ч гэсэн яг үүндээ дээрлэж байгаа хүмүүсээс ямар ч ялгаа байхгүй. Тэгээд энэс бол та нарт хэлэхэд манайхаа танаа ингээд эргэн тойрны чи ямар нэгэн хүүхдүүд, найзууд чинь дээрлэхүүлж байгаа, зодуулж байгаа, ялгарлан гадуурхаж байгаа бол та нар нэгэн алхам урагшлаад тэр хүмүүстэй тусалж байгаарай. За тэгээ ямар ч үргэлжлүүлээ. Нөгөө 5 охин маань түүнийг хаагдсан ямар ч хүнгүй үйлдвэрлэлд дагуулж явдаг. Тэнгүүтээ гартад харалцсан бүх юмаа шидэж түүгээрээ зодж исэн. 2 охин нь яг гол дээрлэлтийг хийж байсан ба бусад 3 нь болохоор инээгээд, ойрлоо зүгээр л хараа зогсож исэн. Тэд нэр төмөр хоолой, сөөжүүний шил, тоосго, сандлаар цохиж, утга ашиглан арсыг нь зүсэж, тамхиар түүнийг түлж
Vita 500 гэдэг нэг юм эмээ сангууд зардаг нэг тийм юу гэдэг штеп нэг ундаа шиг чим шиг витамин байдаг штеп. Тэр болохоор амар тийм зузаан шилтээд байхгүй юу? Одоо вакус энэ чинь нэмгийн шилтээ биш. Тэр Vita 500 болохоор амар зузаан шилзээ юу. Тэрүүгээр толгоороо зөгчсөн байгаа. Тэрүүгээр зөгчингуудаа энэ яагаад хагарахгүй байгаа юм болоо? Хагартлан сайн зөхөө гэх зэрэгээр инээлжсэн байгаа. Охины эрүүний яс толгой гэх зэрэг нь гинтэж цус алдаж байсан. Тэгэхэд 5 охины хэлж байгаа үг нь юу байсан бэ гэхээр яагаад ингэж их цус алдаад байгаа юм бэ? Заваа юмаа гэж байсан. Энэ дээрлэхэлд нийт 2 цаг үргэлжилсэн. Тэгэд энэ дээрлэгчсэн охтууд ер нь бол за хинч мэдгүй цадаа нь яаж мэдэх юм? Энэ л хэлэхгүй бол угаасаа ингэ болчихно. Бид нар яавал гэж эсвэл одоо камер бид нар бичигдээгүй хинч мэддэх арга байхгүй гэж бодож исэн ч гэсэн үйлдвэрийн яг хажууханд нэг камер байсан бэлээ. Тэр камерт нийт 2 цаг дээрлэгсэн дүрс бүгд бичигдсэн байсан. Камерын бичлэгийг харахад тэд нар уцаа гаргаж ирээд бичлэг хийгээд зураг аваад тэр нь бүр флашлайт нь асааж байгаа зураг аваад бүр өөртөөхөө хийсэн юмд амар бархацсан юм шиг харагдчихсан. Магадгүй өөр хүмүүс рүү явуулаад хартаа би ийм хүн штэ нэг тиймэрхүү өөрийгөө нэг тийм лаг гэж бодсноор явуулах гэж ирсэн байх. Хамгийн амар нь юу байсан бэ гэхээр тэр зургаа дээдлийн ангийнхаа эгч рүү явуулсан байсан. Нөгөө нэг гол ахлагч охин нь. Тэгээ дээдлийн ангийнх нь эгч нь болохоор юу вэ гэхээр бас л нэг төрлийн тийм дээрлэлт хийдэг эгч байсан юм шиг үлээ. Тэгээд Солонгос одоо киноноос та нар харж исэн бол солонгосчууд дээдлийн ангийнхаа эгч нар дээдлийн ангийнхаа ах нарыг амар хүндэлдэг. Сомбэ онны уббаг ингэ явдаг хгүй. Энэ тэгмээтэй тэр эгч рүүгээ явуулангуудаа би ингэчлээ гэд нэг яагаачгүй юм шиг өөрөөр барахж байгаа юм шиг чад битсэн байгаа. Тэр чадыг би та бүгд орчуулад уншиж үгүй. Би хүүхэд зодчлоо. Энийг бараг агаад аллах гэж хэлэх баха гэдгсэн чинь нөгөө эгч нь амар тийм гэж байгаа юм битсэн байна. Тэнгүүтээ зураг явуулангуудаа би хэтрүүлсэн үү гэсэн мэн зөө. Чи яасан гинэ? Та хоёулахнаа байсан юм уу? Хариулаач тий. Вау. Чи иймэрхүү юм хэдий хүртэл хийх юм бэ? гэсэн бохгүй бүр ингэж инээдсэн. Чи хэдий болтой иймэрхүү юм хийх юм бэ? Бүр ингэж ямар ч тоож байгаа маяг байхгүй. Чи хэдий болтой юм хийх юм бэ? Тэнгүүтээ би чамаас бүр залхачлаа. Зөндөө юм хийлээ. Чи одоо өөрийгөө ингэж удирдах сурах ёстой. Гэт ингэж зүгээр одоо нэг тийм хэрэлдсэн юм уу? Эсвэл зүгээр их даалгавраа хийгээгүй. Эсвэл зүгээр нэг юм муудалцсан тиймэрхүү юм энэ хоёр ярьж байгаа юм шиг ингээд бүр юу ч болоогүй юм шиг бүр бичиж байгаа хгүй чатаараа. Тэнгүүт нөгөө дээрлэгсэн охин уучлаарай. Дараанаас л би ингээд арай зөөлрүүлнэ гэсэн чинь нөгөө их чинь гэнэ. Тэгэхээр инээж чинь зөв хүм биш хүмүүс байгаад байгаа хгүй юу. За тэгтээ зөө энэ ихч бас бидэрт тусалсан юм хийсэн юу вэ гэхээр энэ зургийг цагдаад өгсөн байгаа. Энэ хэрэг зөвхөн тэр ихч цагдаад тэр зургийг өгснөөр л шийдэгдсэн. Хэрвээ энэ ихч байгаагүй, энэ ихч зургийг явуулаагүйсэн бол энэ дээрлэхэлт бүр их хэсэг байсан. 5 охины зөвхөн 2 нь л ял авсан. Ял авах жоо 2 охин хэрэгэ хүлээвэл ял нь арай хөнгөрдөг гэдгийг мэддэг учраас бид хийсэн. Гэхдээ сарнаа манай дээдлийн ангийн ихч нартай айгүй муухай харьцдаг байсан гэж худлаа ярьсан байгаа. Бүгдээр л худлаа гэдэг мэдэж штэ. Зүгээр л найз залуу сарнаараа залгасан тэрэндээ нуурлаад ингэж амар дээрлэгсэн. За тэгээд хэрэг яаж шийдэгдсэн бэ гэхээр нэг охин нь 2 жилийн ял авсан. Нөгөө охин нь болохоор хэдхэн сарын л ял авсан. Гэхдээ мэдээж бүгд сургуулиас хөөгцсөн. Би бол энэ хэрэгт бүр амар бага ял өгсөн гэж бодож байна. Бараг бүгдээрнгийн 10-аас дээш жил хорих хэвээр юм шиг санагдсан. За тэгвэл одоо бүгдээ хамтдаа 2006 онд болсон яг Iron Case буюу энэ эндүүний хэрэг гэд манай Glory-гийн маань одоо болсон явдлыг ярих чинь 2006 онд нэгэн охин эмнэлэгт цусан тутгагдсан байдалтай хүрэгддэг. Ээж аав нь эмнэлэгт хурж ирэхэд охин шууд би сургуулиас шилжмээр байна. Өөр сургуульд орё л да гуйж нээж гэж хэлсээр байсан. Ээж аав нь яагаад вэ миний охин зүгээр үү гэж хэлжсэн ч гэсэн охин үгүй би шилжмээр гуйж ин би намайг өөр сургуульд оруулаад өгөөч эсвэл би бүр сургуулиас гараа эсвэл би шууд гадаад явъя. Би энэ сургуульд баймааргүй байна гэж хэлсээр байсан. Тийм болохоор эцэг их бүр гайхаад охиноос асуусан байгаа. Охин нь ихэндээ хариулаагүй ч гэсэн эцэст нь бүх хүмүүст юу болсноо хэлдэг. Охин 5 сарын 2-ны хичээлээсээ тараад сургуулиасаа гэрлүүгөө харж байсан байгаа. Сонсох дуртай дуугаа сонсоод үргэлж явдаг замаараа доош харан алхаж явж байв. Урд нь хүн зогсож байхыг хараад толгоогоо өргөтөл ABC гэх нэртэй 3 охин түүний хүлээгээ зогсож исэн. Тэгээд ABC гэх нэртэй 3 охин дээр очиод нэгэн асуултыг асуусан байгаа. Тэр асуулт нь болохоор ямар ч одоо мэддэхгүй юм бэлээ. Яг ямар асуулт гэдгийг би олж чадаагүй. Тэгээд тэр асуултыг асуухад охин айсандаа ч юм уу эсвэл яг юу гэж хариулахаа мэдэхгүй байсан учраас юу ч хариулахгүй доош хараад зогсоод исэн гэж аахгүй юу. Тэгсэн чинь нэг охин нь бүр амар уурснасаа болоод шууд толгоороо зөхөж ангуудаа чи надад яагаад хариулахгүй байгаа? Миний асуултыг сонсохгүй байгаа юм уу? Чи миний асуултанд хариулдаггүй юм уу гэд амар ууралсан байгаа. Тэр өдрөөс хойш тэд охиныг дээрлэгдэг болсон. Бүх мөнгөө өг гэж хэлээд эцэг эхээсээ мөнгө авчир гэж
гэдэг. Байхгүй гэвэл зодоод бүр дээр нь үсэрдэг байсан. Тэгтээ манайхаа заяа энэ бол зүгээр эхлэл. Бүр ууралсан үедээ хав халуун үсний эндүүгээр түлдэг. Хоёр нь болохоор ингээ хоёр талаас нь барьж агаад нэг толгойлогч хийгээд байгаа охин нь болохоор ингээ хав халуун эндүүгээр тэр охины биеийг ингээ түлдэг байсан гэж байгаа. Та нар ч гэсэн Глориг үзсэн бол Глори дээр ч гэсэн яг тэр түлдэг гэсэн гардаг. Энэ болохоор яг жинхэнэ амьдрал дээр болж исэн юм. Хэрвээ чи ямар нэгэн дуу гаргах юм бол бид нар чамайг аална гэдэг. Тэгээд хамгийн амар юм нь юу байсан бэ гэхээр одоо ингээ түлэгдсэн ингээ сорь байгаа шүү дээ тий. Тэр түлэгдсэн сорь чинь ингээ хатаад ингээ эдгээд эхлэхээр юм тов үлддэж шүү дээ. Ингээ борлоод ингээ тов үлдэж эхэлдэг. Тэрийг нь хүчээр хуулдаг байсан. Эсвэл бүр өөрөөр нь хуулалдаг байсан. Йоо. Энэ хэсэг бүр аимшигтэй. Тэнгүүтээ би ингээд иймэрхүү юм хуулах дуртай, иймэрхүү надад амар гой satisfying, амар гой мэдрэмж төрүүлдэг. Тийм болохоор би чамайг ингээд түлээд ингээд тов үүсгээ тэрийг чинь дандаа хуулж өгч гинэ гэж бүр юу ч болоогүй амар гоё нэг гоё юм ярьж байгаа юм шиг ярьдаг байсан гэж байгаа байхгүй юу. Миний сая хэлсэн эндүү тэр шарх болд бол бас юу ч биш байсан гэж хэлээ. Ээж авдаа бол бүр цаашаа хэлмээргүй байна. Би хэлж чадахгүй нэ гэж уйлжсэн учраас ээж аав нь асуугаагүй гэсэн. Тэгээ аав нас хэлсэн сүүлийн 20 хоног охин маань шүн бүр орилдог байсан. Гинт орлоод маргааш нь асуухаар би зүгээр л аимшиг зүдэлсэн юм аа гэдэг байсан. Тэгээ ер нь бол аав ээжтэй хэлээгүй юм шиг үлээ охин нь. Яг бүр ингээд асуудал амар хүндрээд эмлээд хүргэгдэх үедээ л эцэг ихтэй хэлсэн. За тэгээд аав ээж хоёр нь хин юм бэ миний охин? Яг чамайг хин дээрлэгсэн юм бэ? Яг хин гэдэг нь ээж аавтай хэлчихээ гэж хэлсэн ч гэсэн охин нилээн хэд хоног хэлж чадахгүй байжгаад эцэст намаа нэдэг. Тэгээд тэр гурван охины нэрийг хэлснээр тэд сургуулийн хуралдаанд орсон байгаа. Гэхдээ сургууль юу гэж энийг шийдвэрлсэн бэ гэхээр охин зүгээр дуунаас унсан. Тийм болохоор энэ гэмтэл үүссэн гэж сургууль нь хэлсэн байна. Үүнийг сонссон хүмүүс бүгдээрээ сургуулийг буруутгасан. Юу ч дуунаас унсан хүний гар хөл ийм их шарах ах юм бэ? Сургуульд мөнгө өгсөн юм уу? Эсвэл дээрлэгчийн эцэг эхээс айгаад байгаа мó? Гих зэрэг хүмүүсийн яриа маш их гиссэн. Тэгээд маш олон хүмүүс эсэргүүцсэний эцэст тэднийг шүүх хуралд оруулахар болдог. Тэгэд энэ хүүхдийг ер нь сонсоод байхаараа ял авахгүй ч гэсэн би бол карма гэдэг юмд амар итгэдэг. Буруу амьдрсан хүнийг сайхан амьдрна гэж боддоггүй. Тийм болохоор энэ дээрлэхэлт хийж байгаа хүмүүсийг ялгарлан гадуурхаж байгаа, зодж байгаа ийм хүмүүс бол цаашид бас сайхан амьдрахгүй байна. Тал тамлын. Гэтэ нэрнгээсээ энэ дээрлэхэлтийг бол би аллах гэж боддог. Бүр хизээж байж болохооргүй зүйл. Дээрлэхэлт хийдэг хүмүүс, хүүхдүүд өөрийгөө бүр юм амар мундаг гэж боддог, хүчирхэг. Гэхдээ яг үнэндээ бол хин хүнээс илүү сул дорой хүмүүс гэдэг. Ухаанаараа хүнийг ялж амжилтанд хүрч өөрийгөө хөндлүүлж чаддаггүй. Тэгээ гадуурхаж байгаа найзууд, эргэн тойронд чи ямар нэгэн хүмүүсээ заавал тусалж агаарай. Гадуурхсан найзынхаа төлөө хэлсэн үг чинь чамаа баатар болгож байгаа ш. Бүгдээрээ хамтдаа сайн хүн байцгаая, бүх хүмүүс тусалдаг, бүх хүмүүсийг хайрладаг найзууд гоё хүн байцгаая. За ямар ч тач ингээд өнөөдрийн миний болсон явдал маань дуслаа. Тэгээд сонирхолтой байсан гэж найдаж байна. Бас юмнууд ойлгосон байхаа гэж та бүхэнд найдаж үзье манайхаа. За өнөөдөр бичлэг хэрэг таалагдсан бол бүгдээрээ доор байгаа лайка, subscribe дараад өгөөрэй. Дараагийн нийлүү сонирхолтой бичлэгээр хийж ирэх болохоор дараагийн бичлэг хүрэлтээр баяр таа.